За хүн гэдэг бол тэр чигтээ энерги мэдээлэл байдаг. Тухайн хүн өөрийнхөө одоо байгаа байдал бүх төр төрхөөрөө өөрийгөө өөрөөсөө энергийг ялгаруулж байдаг. Би ямар сүнсний аялал хийж байгаа хүн бэ гэдгээ өргөж таниулж, за тэр дундаа маш чухал сүнсний эртний мэдээллийг хадгалж яадаг эргэтэн бол хүний нүд гэж үздэг. Тэгэхээр тухайн хүний нүд рүү хараад энэ хүний сүнс нь ямар аялал хийж байгаа юм, за сүнс нь ямар мэдрэмжнээр илүү толгуурсан, илүү хөгжих боломжтой юм гэдгийг харах бас боломж байдаг юм байна. Хар, бор, цэнхэр, шаргал, хөрөн гэх мэтчил нүдний өнгөнүүд байгаа. Эдгээр нүдний өнгөнүүд мэдээж тэр тухайн амьдарч байгаа газрын онцлог, уур амьсгал, тухайн орны онцлогоос хамаарч байгаа боловч эргэл сүнслэг утга учраараа бол илүү ингээд сүнс нь ямар аялалд илүү их анхаарлаа хандуулж исэн бэ гэдг нь одоо гарч ирэх боломжтой тийм байна. Гүн хар нүдтэй хүмүүс бол ихэвчлэн хамгаалалтыг бэлэгддэг гинэ. Тэдгээр хүмүүсийн дотоод сүнс нь болохоор илүү бусдыгаа хамгаалах, бусдыгаа манлайлах турлын мэдрэмж мэдлэгтэй, өөрийгөө ч гэсэн баатар юм шиг, баатар юм шиг, гол хүн юм шиг, хаан юм шиг ингэж бодож ингэж хүлээж авдаг. За тэдгээр хүмүүсээс бол дотоод аягүй хүч ихтэй. За хин нэгэн гэр бүлийн хүн ч юм уу, ойр дотны хүмүүсээ ингээд ямар нэгэн хэцүү нөхцөл байдалд байвал, хэцүү байдалтай байвал би л хамгаалах ёстой гэдэг тэр одоо үзэл суртал, тэр мэдлэг нь, тэр мэдрэмж нь илүү гүн. За дээрээс мөн гэр бүл дотроо, хамаатан дотроо би одоо ингээд илүү хичээх хэрэгтэй юм аа. Би тэр хүмүүсээ илүү одоо сайжруулах хэрэгтэй юм аа ч гэдэг юм уу тийм үүрэг даалгаврыг илүү өөртөө хадгалж чадсан тийм хүмүүс бол юм гүн хар нүдтэй гэдэг юм байна. За эдгээр хүмүүс бол илүү ингээд нэг юм зориг тавьчаад тэр зориг руугаа айгу явж чаддаг юмд юм тогтвортой, сууршилтай нэг сэтгэл хөдлөлөөр ингээд юмыг өөрчлөхгүй хичээдэг илүү их ингээд юм хариуцлагатай хандхыг хичээдэг. Тэдгээр одоо сүнс тийм чадруудаас суралцж байсан сүнснүүдийн нүдний өнгөнөөрөө гүн хар байдаг гэж одоо тайлсан байдаг юм байна. Бор нүдний өнгөтэй ийм сүнснүүд бол ихэвчлэн халамжлагч сүнс гэж үздэг. Юу вэ гэхээр гэр бүлээ, эргэн тойрноо хайртай дотны хүмүүсийг халамжлах гэж, хайрлах гэж, тэднэртэй туслах гэж ирсэн буюу тэр одоо мэдлэгэн дээр илүү тулгуурласан, тэр мэдлэгийг одоо сүнсний аяллаа илүү тэр тал дээр ингэж ажилуулсан, хөгжүүлсэн сүнс гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ бор нүдтэй хүмүүс бол одоо сайн ээж, сайн аав ч юм уу сайн хариуцлагатай аав, ээж, хариуцлагатай одоо охин, хүү ч юм уу ийм байх тохиолдол бол аюул одоо их гардаг. За тэгээ бор нүдтэй хүмүүс бол илүү хүмүүсийг ингээд халамжилж, хайрлж, урам мөөж ингээд хамаатан сад ураг төрлөө хооронд нь холбож, нэгтгэж, биенийх нь үл ойлголцлыг хооронд нь тайлбарлаж, ийм шүү, тийм шүү гэдэг юм уу ингэж одоо хийлж ингэж өөрийгөө одоо тийм үүрэг даалгавартай гэдгийг илүү мэдэрч чаддаг одоо ийм сүнснүүд байх магадлал өндөр байт юм байна. Ингээд бор мөртлөө бор шаргал өнгөтэй нэг жоох юм бор шаргал монголчууд бол ногоо нүдтэй гэж ярих гэдэг шүү дээ Бор шаргал нүдтэй буюу ногоо нүдтэй хүмүүс бол өөрөө байгаль дэлхийн ертөнцтэй илүү гүн гүнзгий холбогдож чаддаг сүнсний одоо аялал нь тэн дээрээ илүү хөгжсөн хүмүүс байдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр тэдгээр хүмүүс өөрөө сахиусан тэнгэрүүдтэй, дээд дээдсүүдтэйгээ илүү холбогдож чаддаг, тэднээсээ илүү мэдээлэл авч чаддаг. Тиймэрхүү сүнслэг мэдлгүүдэд илүү татагддаг тийм хүмүүс байдгаас гадна байгальтай очиж өөрийгөө айгүйх идгээдэг, ангаадаг. За ийм төрлийн хүмүүс маань өөрөө урлагийн бүтээл гаргах айгүйх өндөр чадвартай байх боломжтой хүмүүс байдаг гинэ. Юу гэсэн үг вэ гэхээр тэр хүнээс шүлэг, дуу, за мөн ингээд ном ч юм уу ном зохиолч юм оюуны бүтээлүүд гарах одоо юм боломж чадвар ингээд байдаг. За тэдгээр хүмүүс бол илүү ингээд юм хөгжил цэцэглэлт өөдрөг байдлыг илэрхийлдэг. За мөн тэдгээр хүмүүс илүү ингээд мэдрэмж, сэтгэл хөдлөл ихтэй, юмыг айгүй гүн гүнзгий ойлгох хандлагатай одоо ийм хүмүүс байдаг гэж үздэг юм байна. За түүний дараа хөрөн өнгөтэй, бор хөрөн өнгөтэй хүмүүс бол дасан зохицох чадвар айгүй өндөртэй хүмүүс байдаг гинэ. Амьдралын одоо ингээд сайн ч бай, муу ч бай, зовлон ч бай, жаргал ч бай, аливаа юмд айгүй тийм тэнцвэртэй бодит юм практик хандахыг хичээдэг Энээс боллоо, тэрнээс боллоо гэхгүйгээр за ингээд за энэ бүх угаасаа цаанаасаа болж байгаа гэж тайван хүлээж авах ч юм уу За тэгээд амьдралаа юм тэнцвэртэй хадгалж аль нэг талыг нь илүү хэтэрхий барихгүйгээр аль болох бодит байдлаа хослуулахыг хичээдэг юм. Бодит практик амьдрал руу илүү хөгжсөн тэр тал дээр ингээд аялаад туршлагаа хөгжүүлээд явж байгаа сүнс гэж үздэг юм байна. Тийм саарл нүдтэй хүмүүс байгаа. Саарл нүдтэй хүмүүсийг бол юм оюун санааны ертөнцтэй гүн гүнзгий холбоотой сүнс, оюун санааны хувьд ингээд нээлт хийжсэн мэрэгэн ухаантай сүнсний аялал нь өөрөө тэр амьдралын гүн гүнзгий утга учир тэрний дотор байгаа нарийн ширийн одоо үйл ажиллагааг илүү ойлгох
тийм аялал хийгээ явж байгаа сүнснүүд гэж үздэг юм байна. Тэгэхээр саарал нуттай хүмүүсээс илүү их одоо тийм scientist ч юм уу, эрдэмтэд ч юм уу те эсвэл сэтгэгчд ч юм уу одоо илүү юм шин зүйлүүдийг гаргаж ирэх боломжтой хүмүүс илүү их төрөх боломжтой. Эдгээр хүмүүсийн сүнсэн дотор нь тийм ойлголт, тийм чадвар нуугдж аламжтай гэж ингэж тайлсан байдаг юм байна. Нүдний өнгө гэдэг бол хүний дотоод сэтгэлийн тусгалыг харуулж байдгаас гадна сүнсний аялал маш олон зүйлүүдийг ингээд тайлбарлаж, маш олон зүйлүүдийг илтгэх боломжтой. Хүн бүрийн нүдэн дотор өөрийнх нь тухайн хүний сүнсний аялал, тухайн хүн сүнснээрээ юунд илүү хөгжиж, юуг илүү мэдж, юуг илүү таниа явж байгаа вэ гэдэг нь одоо гаргах, тэрийг таних, тайлж унших боломжтой байт юм байна. Бидний ингээд хүмүүс ярьдаг штэ дараа турал мөн өмнөх турал энийг би сандаггүй учраас итгэдэггүй гэж хвчлэн ярьдаг. Гэтэл бидний ингээд нүд, эд, эргэтэн байгаа байдал, төрж байгаа төрөл, царай зэсгээд аюул олон юмнуудаас бидний өмнөх төрлүүд, мөн дараагийн төрлүүд хамаарч байдаг. Өөрийгөө маш сайн уншиж, өөрийгөө маш сайн тайлж чадах юм бол тэр хүн өөрийгөө өмнө нь амьдарч ирснийг мөн дараач амьдрах боломжтой гэдгийг олж мэдэх боломжтой гэдэгт бол миний хувьд бол итгэдэг. Миний хэлж байгаа, тайлж байгаа бүх зүйл бол ингээд эцсийн үнэн, туйлын үнэн байх албагүй. Би өөрийнхөө уншиж байгаа, судалж байгаа, мэдж байгаа хүрээнээсээ уншиж тайлж байгаа учраас та нар маань авахыг аваад хаяхыг хайж болно. Тухайн хүний нүднээс өөрөө тэр тухайн хүний сүнсний аялал, сүнсний мөн чанар, сүнсний цайлган байдал, цэвэр ариун байдлыг харах боломжтой байдаг. Сүнсний өмнөх төрлүүдийн үзэж тулж байгаа аяллаас болох боломжтой байдаг юм байна. Та бүгдэнд нь амжилт хүсье.